За Eagle-News дээр суугаад харуулan хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэг сэдвээр хилцүүлгийн нэвтрүүлэг маань энэ цаг мөчид үзэгч танд хүрэх гэж байна. За өнөөдөр бид студидтэй Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал хаш эрдэнэ. За мөн санхүү эдийн засгийн сургуулийн Няхлан бодох бүртгэлийн танхимын профессор Гантулга. За мөн татварын ерхий газрын бүртгэлийн хэлтсийн дарга Баярмаа нарыг урьлаа. Ингээд үзэгч та бүхэнд ийм бүрэлдэхүүнтэй өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид та бүхэнд мэдээлэл өгөх болно. За нөөтийн шинжилгээ асуудлаар бид өнөөдөр ярилцах болно. За нөөтийн одоо энэ хуулийн шинжилэл за нөөттэй холбоотой асуудлыг сүүлийн бараг 2-3 жил бас нэлийн эрчимтэй ярьж байна. Аж ахуй нэгж байгууллагуудын хувьд бас нэлийн саналаа хэлж байсан. За иргэдийн хувьд ч гэсэндээ яг энэ дээр бас нэлийн ач холбогдол өгөөд саналаа захин байдлаар ч илэрхийлж ийла. За яг нөөтийн шинжилэлээр одоо энэ сүүлд яригдж байгаа дээр эхлээд бүгдөө засгийн газраас мэдээсэн 2% одоо иргэдийн тийм ээ буцаалтын 2%-ийг 5% болгох асуудлыг ярьж байна. Тэгэхээр энэ яг энэ 2%-ийг 5% болгох нь хэр бодиттой санал гэж үзэж байна. Энэ дээр та бүхэн эхлээд байр суурь илэрхийлээч. За гандлан хөшөглөх эсвэл Баярмаа та хэлэх гэсэн. За сайн байцгаана уу. Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За нэмэгдсэн өөрчлөлийн албан татвар гэдэг маань ер нь бол төсөвтөж төлж байгаа байгууллага иргэдэд ч өндөр ач холбогдолтой нэлээдгүй өндөр хувь хэмжээ чин дарддаг ийм чухал татварын одоо хувь хэмжээг өөрчлөх талаар ярьж байна. Тэгэхээр энд бол нэг мэдээж татварын орлогын хувьд бол 24.6 гэдэг тий нэлээдгүй өндөр хувь эзэлдэг. Нөгөө талаас эцсийн хэрэглэгч нь иргэд байдаг учраас инфляц юм уу гол одоо санхүүгийн үзүүлэлтэнд маш чухал нөлөө үзүүлдэг ийм чухал хууль юм а гэж үзэж байгаа. Иймээс ач холбогдлын хувьд маш өндөр. Тэгэхээр энэ ач холбогдол өндөр байна гэдэг чинь хувь хэмжээг ч юм уу материалгаар нэлээдгүй их өөрчлөхөөр тэр хэмжээгээр одоо улс орны эдийн засаг бодлогод маш их нөлөө үзүүлэх хэмжээнд дарсан хууль юм а гэж үзэж байгаа. За тэгээд ер нь бол өөрчлөлт хийх нь одоо хэрэгтэй юу гэсэн асуудал байна тийм ээ. Тэгэхээр ер нь бол бид нэмэгдсэн өөрчлөлийн албан татварын тухай хуулийг одоо олон жил хэрэгжүүлээд ингээд явж байна. Эндээс ер нь бол нэг хэсэг бол засгийн газар бол 14.10 бодлого гээд бүх татваруудаа ерөнхийдөө бол 10% болгож ирсэн. Энэ нь бол энгийн ойлгомжтой байсан гэж үздэг. Нөгөө талаас сүүлд одоо энэ ковидын дараахан ингээл одоо одоо Дэлхийн банкны зөвлөмжөөр валютын сангийн зөвлөмжөөр тийм ээ хувь хүний орлогын албан татварыг жишээ шатлалтай оруулаад ирлээ. Гэх мэтээр ингээ өөрчлөхөөр эцсийн үр дүн иргэдэд ингээд эсвэл аж ахуй нэгжүүдэд тодорхой бус байдлыг үүсгэж байна гэж би хэлэх байна. Тэгээд 5% болгоно. За энд яг зөвхөн төслөөр бол яг 5% биш зарим 100% баг тий. Өөрөөр хэлбэл одоо жижиг гэхүүдээ ер нь бол одоо бага хэрэглээтэй бага орлоготой гэхээр бас зөвхөмжгүй байж болох юм. Магадгүй орлогоо хуримтлуулдаг хүн бол хэрэглээ нь бага шүү дээ. Тэгээ хэрэглээний татвар учраас бага хэрэглээтэй хүмүүст илүү одоо таатай харин өндөр хэрэглээтэй хүмүүст аль болох ялгууртай одоо таагүй гэхэд хаашаа ялгууртай ийм байдлаар тогтоож байна гэж үзэж байгаа. Тэгэхээр би бол ингэж бодож байгаа. Ер нь бол тансаг хэрэглээг жоохон дэмжсэн юм уу одоо дэмжих биш. Тансаг хэрэглээнд илүү одоо буцаа ололт бага байдлаар зохицуулах ийм байдлаар хийгдсэн болов уу да гэж бодож байгаа. Энэ нь нөгөө бас л нөгөө онцгой албан татвартай бас одоо давхарцсан ийм маягийн бодлого байна уу да гэж бодож байгаа. Жишээлбэл машин авлаа, орон сууц авлаа, буцаа олголт нь 20% юм байна тий. Нөгөө талаас одоо тансаг хэрэглээний одоо машин ч юм уу, гайлын татвар, онцгой албан татвар гэдэг татваруудтай бас давхардах онцлог юм байна уугүй юу гэсэн бодол ихний байдлаар төрж байна. Баярмаа та энэ дээр одоо тайлбарлаж өгөх иргэдийн үед те 2%-аас одоо 5% болгоно те. Тэгэхээр надад яг яаж ямархуу байдлаар мэдрэгдэх юм бэ гэдгийг бас нэлээд сонирхож байгаа хэл та. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд нөөтийн хуулийн шинжилэлээр бол одоор legal import дээр тавигдсан бүх иргэдээсээ санал аваад ингээд хилцүүлгийн шатанд явж байна. Тэгэхээр одоогийн тавигдсан хувилбараар бол 500 сая төгрөг хүртэлх сарын тухайн хүний иргэний сарын худалдаа авалт 500 мянга хүртэл бол 100% иргэнд буцаа олохоор нөөтийн урамшууллыг буцаа олохоор сая төгрөг хүртэлх худалдаа авалттай хүнд бол 50%, за сая төгрөгөөс дээш худалдаа авалттай бол 20% нөөтийн урамшууллыг буцаа олохоор ийм байдлаар хуулийн төсөл нь бол яригдж авч байгаа. Тийм мэдээлэлтэй байгаа. Иргэдийн хувьд ер нь хэр хамрагдахаар энэ хамрагдалт нь ер нь ямар байхаар ах шүү. Ийм баримтаа бүртгүүлдэг иргэдэд харахад ер нь 2024 оны тоон дээр авч үзэх юм бол нийт улсын хэмжээнд бол 1.4 сая иргэн
нөөтийн урамшуулалт бол хамрагддаг. Жилдээ одоо ойролцоогоор 346 тэрбумыг 24 оны тоогоор бол 346 тэрбум төгрөгийг нөөтийн урамшууллаар бол иргэдэд олгосон байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт маань жил ирэх тусмаа ингээд нэмэгдээд явдаг. Ойролцоогоор нэг 20%-аар ингээд байнга нэмэгдээд явдаг юм үзүүлэлт байгаа. Яг энэ нөөтийн хуулийн шинжилтэй холбоотойгоор магадгүй одоо тодорхой хэмжээнд буцаалтан дээр мөнгөнд дүн нэмэгдээд ирэхээр тий төвлөрүүлэх орлого дээр шинэ нөлөө яаж үзүүлэх вэ юм? За төвлөрүүлэх орлогын хувьд бол нөөтийн хуулийн нэг онцлог нь бол энэ удаагийн хуулийн төслийн энэ хэлбэрээр бол бүх үйл ажиллагаа явуулж байгаа эргүү хуулийн этгээд өмнө нь бол нөөтийн босго 50 сая гэж ярьдаг гэсэн бол одоо ерөөсө босгогүй үйл ажиллагаа эрхэлж байгаа эргүү хуулийн этгээд бүгд нөөц судхан төлөгч болохоор ингээд зааж өгсөн байгаа. Мөн энэ дээр нэг нэмэлт үзүүлэлт нь бол нөөтийн тусгаалсан буюу хялбаршуулсан харилцаа гэж байгаа. Тэнд бол 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой тухайн жилийн борлуулалтын орлого 400 сая төгрөг болвол энэ дээр бас нөгөө 90% нь нөөт шингэсэн гэж үзэж ийм хасалт хийхээр буюу 1% татвар төлөх ийм харилцааны бол хуулийн өөрчлөлт явж байгаа. За ингээд ирэхээр бол мэдээж улсад төвлөрүүлэх орлогын хэмжээ өссөн ч гэсэн эргээд яг төсөвт үлдэх орлогын харилцаа бол харьцаа буурахаар ийм харилцааны тоотой байгаа. Яг энэ одоо нөөтийн босготой холбоотой асуудлыг өмнө нь бас нэлийн аж ахуйн нэгжүүд саналаа бас хэлж ирсэн л да. Тэгэхээр одоо яг яригдж байгаа энэ байдал чинь аж ахуйн нэгжүүдийн хувьд үнэхээр яг бодиттой шинжилэл болж чадчихэв үү? Энэ дээр та юу хэлэх вэ? За ер нь бол манай хувийн хвшлийнхны бидний нэгдсэн санал гэж гарсан. Тэгээ энэ дээр бол бид нар юу гэж санал хэлжсэн бэ гэхээр ерөөсөө л маш энгийн ойлгомжтой босгогүй болгоод бүгдээрээ 5%-аар бүгд төлдөг болчихё. Жижигхэн худалдаа эрхлэгч байсан, том компаниуд байсан бүгдээрээ ингээд төлдөг болчихё. Тэгэх юм бол бидний энэний үр дүнгийн юу гэж харж байгаа вэ гэхээр нэгдүгээр татвар төлөгчдийн тоо буюу бааз суур нэмэгдэнэ. Ингээд ирэхээр нөгөө сангийн сайдын ярьж байгаа тэр төсвийн орлого дээр учрах хүндрэл бол харьцангуй жоохон багасах байх гэж бол бид нар харж байгаа. За нөгөө талаар яг одоогийн санал авах гэж тавьсан байгаа энэ асуудал дээр болохоор аж ахуйн нэгжүүдийн хувьд бол 400 сая хүртэл төгрөгийн үнийн дүнтэйгээ сая одоо тэр нөгөө хялбаршуулсан аюуг хэлж байна тийм ээ. Тэгэхээр энэ нь болохоор жижиг бичил бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол бас таатай нөхцөлийг бий болгоно. Бусад компаниудын хувьд бол одоо бүгд хуучнаараа татвараа 10%-аараа төлөхөр юм байгаа. Тэгэхээр бидний ярьж яснаас бол жоохон концепцийн хувьд бол арай жоохон өөр ийм нөхцөл байдал бол одоогоор бол үүсэт байж байгаа. За манай танхимын хувьд бол сая бид нар өргөн одоо өөртөө гаргасан саналуудын хамгийн чухал гэсэн 26 чухал асуудал байгаа. Тэрний нэг нь бол энэ нөөтийн татварын асуудал байгаа 5% болгох. Тэгээ бид нар энэ судалгаа юу нөө 26 санал дээр яг эдийн засаг бизнест болон төсөвт ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдэг ийм судалгааг хийлгэсэн. Тэгээ энэ дээр бол үндсэндээ бол бид нар хувь хүний орлогын албан дотор аж ахуйн нэгжийн орлогын албан дотор нөөтийн татварын асуудал бол хамгийн чухал байр суурь эзэлж байгаа. Тэгээ ингээд бидний тавьсан энэ 26 саналыг үнэхээр хэрэгжүүлэх юм бол ер нь бол ойролцоогоор эдийн засгийн өсөлт бол 0.3-аас 0.5 нэгжээр нэмэгдэх юм байна. Буюу эдийн засаг илүү идэвхчин, бизнес илүү идэвхчин. Тэгээд шууд бус дам нөлөөл буюу одоо хэрэглээгээр дамжуулаад, хөрөнгө оруулалтаар дамжуулаад эргээд одоо эдийн засагт бол эерэг нөлөөллүүд бол нэлээд үзүүлэх юм байна гэсэн ийм ерөнхий одоо дүгнэлт бол гарсан байж байгаа. Тэгэхээр бид нар бол юу гэж харж байгаа вэ гэхээр яг одоо тавьсан байгаа тэр хуулийн төсөл дээр байгаа 500 мянга хүртэл үнийн дүнтэй худалдан авалтан дээр бол 100% буцаан олгоно ч гэдэг юм уу тийм ээ. Энийг бол бид нар огт эсэргүүцэж байгаа юм бас биш. Энэ бол яг нөгөө хэрэглээ талаасаа бага хэрэгжилж байгаа иргэдэдээ илүү учирж байгаа тэр дарамтыг нь жоохон багасгахад илүү нөлөөтэй юм байна гэж бол бид нар харж байгаа. Гэхдээ айл болох бидний хувьд бол энгийн ойлгомжтой болгоцгоо зүгээр бүгдийн 5% болгочих. Тэрний орн нөгөө буцаага 5% олгоно гэдэг юм ярьж байхын оронд зүгээр л татвараа 5% болгоцгоо гэдэг ийм л саналыг бол хилээд үргэлжлүүлэл явж байгаа. Ер нь бол яг одоо татвар бид нар төлөхгүй биш төлөнтэй иргэн аж ахуйн нэгж гол нөгөө ижил тэгш хүн болгоонд тий ижил тэгш төлөе гэдэг санаа бас нэлээд хэлж байна. Тий ер нь томч бай жижигч бай бизнесийг одоо юу гэдэг чи жижиг юм чинь би чамайг дэмжин том юм чинь би чамайг хаана гэж болохгүй байхгүй. Өөрөөр хэлбэл бизнес бол бизнес. Хин бизнес хийж гин хин орлого олж гин бүгд адилхан татвараа төлдөг байх ёстой гэдэг үндсэн зарчмын дагуу бид нар бол энэ саналыг хэлж явж байгаа. Хаширдан захирлах дээр та юм өөрсдөө саналыг.
Ер нь бол нөгөө тэгш байх, шудраг байх гэдэг зарчим бол татврын гол суурилтай. Тэгэхээр тэгш гэдэг маань equality, өөрөөр хэлбэл одоо 100 төгрөгийн одоо хэрэглээтэй хүн ч байсан 10% өгнө. 1000 төгрөгийнх ч байсан адилхан 10% өгнө гэсэн зарчим л та. Тэгэхээр яг буцаа олголтын гол давуу тал нь татврын хяналтыг сайжруулах гэдэг. Ил тод байдлыг нэмэгдүүлэх гэдэг. Тэгэхээр хэрвээ буцаа олголт байхгүй бол нөгөө л одоо татвараас зайлсхийх, баримтаа бүртгүүлэхгүй байх магадлал өсөх одоо магадaltaй. Тэгэхээр засгийн газрын энэ одоо төслөөс улсын хурлд оруулсан энэ төслөөс харах юм бол ер нь бол буцаа олголтоор дамжуулаад бусад татврынхаа бааз суурийг нэмэгдүүлэх гэсэн бодлого сайн хэрэгжсэн. Энэ нүүтийн одоо ганц давуу тал нь энэ л дээ. Ийм татврын бааз суурь хяны нэмэгдүүлэхийг энэ бол хэрэгжилт бол нэлээд сайн байсан учраас энэ давуу тал бол хадгалсан байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол энэ давуу талаа хадгалъя. Яах гэж өөрчилж байгаа юм? Сул талаа бууруулъя гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр эндээс одоо 5%, за 100% буцаалт авж байгаа иргэн болгон л бүртгүүлнэ. Бараг 100% бүртгүүлэх бах, тий. За ингээд ер нь бол бүртгэл сайжрах юм байна. Энэ бүртгэлийг бид нэр одоо хуучин бол бүртгэл айгуу тийм механик гар ажиллагаатай айгуу хэцүү, хүнд хэцүү байсан бол одоо энэ бүртгэлийг хэлбэрчүүлсэн гормоор нь шийдэх гэсэн ийм бодлого байгаа гэж би харж байгаа. Тэгэхээр нэг талаас харин тэр хэлбэрчүүлсэн горим дээр бас эргэлзэх зүйл тооцоол эднэр сайн хийж үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. 400 сая хүртэл гэдэг маань нөгөө л бидний яригадад идэг аж ахуйн нэгжүүд жижигэрх одоо тийм механикаар яг одоо өөр органикаар биш жижигэрх ийм хандлагууд гарах, томрох хүсэл төрөхгүй байх тийм ээ. Тийм ийм одоо нөгөө сөрөг үр дагаварчин буцаад ахаад энд орж ирэх ч магадaltaй юм байна гэж харж байгаа. Нөгөө талаас 400 сая хүртэл жижиг борлуулалттай компаниуд нөөтийн баримтаа өгөх эсвэл худалдан авалтантаа нөөттэй баримт авах сонирхол буурах байх гэж бодож байна. Тэгэхээр мэдээж судалгаа хийсэн байгаа гэж бодож байгаа. Нийт аж ахуйн нэгжүүдийн бараг 400 сая гэвэл одоо тоо гаргаад ирэх байх тий. Нийт аж ахуйн нэгж ер нь бол жижиг дунд бизнес гэхээр нийт аж ахуйн нэгжүүдийн нэг 95 мав гэл 97 гэл янз бүрээр ирдэг штеп. Тэгэхээр тэр хэмжээний хүмүүс нь баримт цуглуулахгүйгээр одоо шууд худалдаа авалтанда 90% одоо хасалт хийх боломжтой болгож өгч байгаагаараа нэг талаасаа хэлбэр байна, нөгөө талаасаа бас ил тод байдал гэсэн нөгөө давуу талыг маань одоо үгүй хийх боломж байна уу гэж эрсдэл байна уу гэж харж байна. Баярмаатай энэ. Энэ би бас зүгээр нөгөө тоо мэдээлэл хийж чадсан тий. Тэгэхээр ер нь бол татврын албанд нийт одоо 275 мянган хуулийн этгээд 2.3 сая иргэн татврын албанд бүртгэлтэй байдаг. Тэгэхээр эндээс бол бид нар татврын албан маань өөрөө сегментэд суурилсан буюу татвар төлөгчөө ангилсан нөгөө том дунд жижиг бичил гэж ангилсан ийм хуулийн этг бол хэрэгжүүлээд ийм үйлчилгээг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр том хуулийн этгээд бол нэг 908 хуулийн этгээд дунд хуулийн этгээд 2.4 мянга, за жижиг нь бол нэг 42 мянга, за үлдсэн 229 мянган маань өөрөө бичил үйл ажиллагаа эрхлэгч болдог. За аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хувь хэмжээ маань одоогор бол яг нөгөө шатлсан хувь хэмжээ 25%, 10%, за 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бол 10% төлөөд 90 буцаагаад 90% авах буюу нөгөө 1% шатлалтай. За үлдсэн нь бол хэлбэршүүлсэн горим буюу мөн 300 сая хүртэл 1% гэсэн ийм үзүүлэлтээр бол одоогор бол яг үйл ажиллагаа явуулдагч иргэдээ эргийн хуулийн этгээд авдаг байгаа. Тэгэхээр энэний нийт татвар төлөгчийн маань 96.7%-ийн 1% хувь хэмжээнд бол хамрагддаг ийм тоо үзүүлэлттэй. Тэгэхээр магадгүй эргээд нөгөө 400 сая гэдэг өгдөл ороод ирэхээр эргээл бас яг ийм тоо үзэгдэлт хэвээрээ байх болов. Тэгэхээр 96.7% маань өөрөө ийм байх болов. Нөгөө талаасаа татвар төлөгчөө эргээд нөгөө жижигрэг хандлага гэдэг энэ зүйл маань бусад өгдөл дээр бас яг энэ хуулийн заалтан дээр орсон байдаг. Тэгэхээр харилцан хамаарал бүхий этгээд гэдэг зүйлийг бол татврын алба тодорхойлоод магадгүй нэг хүн өөрийнхөө хуулийн этгээдийг 2-3 болгоо хуваах юм бол энэ харилцан хамааралтай хуулийн этгээдүүдийн хооронд байгаа энэ орлогын мэдээллүүдийг бас хянах юм зохицуулт хуулийн заалтууд байдаг
Тэгэхээр тэр хуулийн залтууд нь бас нөгөө талаасаа бас энэ дээрээ хяналт тавих гэдэг ийм өгдөл байгаа. Тэгэхээр татварын албаны хувьд бол одоо яг бүх татвар төлөгч ингээд нөөц суудган төлөгч болоод ирэхээр одоогийн нөхцөл байдалд систем болон техникийн хувьд мөн нөгөө талаасаа нөгөө татвар төлөгчд яг мэрэгжлийн эхлэн модогч хэрэгтэй юу гэдэг энэ өгдөл дээр бол татварын алба одоогор бол бүх мэдээллийг хангах бас боломжтой. Цахим төлбөрийн баримтын системдээ үндэслээд тайлгналын системийг илүү нөгөө хялбар байдлаар татвар төлөгчдөө хялбар ойлгомжтой байдлаар бэлдэж хүргүүлэх тэдгээр манд дүнгээ шалгаад л илгээх гэдэг юм уу те ийм байдлаар татварын алба өөрөө илүү татвар төлөгчдөө зөвлөх туслах гэдэг байдлаар ингэж хандах боломжтой. Мөн хуулийн дээр бол яг зөвлөн туслах татварын алба байх ёстой гэдэг байдлаар бүр хуулийн том бүлэг заалт ингээд татварын ерөнхий хуулийн дээр бас хуулийн өөрчлөлт болгож нэмж өгч байгаа. Тэгэхээр илүү бид нар ингээд татвар төлөгчдөө ойр ажиллая тэдгээрийг эрсдлээс сэргийлэхийн тулд бүх мэдээлэлээ хүргүүлье гэдэг байдлаар бол өөрчлөгдөж ингэж явж байгаа. Босхын нэмчихээр одоо магадгүй жижиглээд хайлуулахтай нөөц төлөгч одоо биш болох гэдэг юм уу те. Эсвэл одоо яг сайн дурын одоо даатгалж бүртгүүлэх гэдэг ч юм уу те. Энэ дээр ер нь та ер нь юу хэлэх одоо бид нар бизнесээ магадгүй илүү жижиглэх сонирхол гэж бас их яриад байна шүү дээ. Гэхдээ ер нь өнөөдрийн хүртэл манай нөөтийн хууль болон бусад зарим хуулиудаас болоод ер нь бол компаниуд бүгдээрээ л томрыг гэж бодхоос илүү аль болох олон охин компани салбарууд ингээд одоо юу гэдэг жижиглэх юм руу л орчоод байгаа л да. Бидний зүгээр зорилго бол бодож байгаа бодол юу байдаг вэ гэхээр аж ахуйн Монголын аж ахуйн нэгжүүд томрох хэвээр. Яагаад томрох хэвээр вэ гэхээр бид нар гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд компаниуд том байх хэрэгтэй байхгүй юу? Эргэлт сайтай, борлуулалт өндөртэй, санхүүгийн чадамжтай, санхүүгийн сахилга баттай юм том байжээж гаднаас хөрөнгө оруулалт орж ирнэ. Түүнээсээ одоо юу гэдэг 100 сая төгрөгийн борлуулалтад орлоготой компани дээр гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яг эдийн засгийн аль бодлогоо илүү одоо нөгөө тэргүүлэх чиглэл болгож биднэрт яг юу хэрэгтэй юм бэ гэдгээ тодорхойлж тэрнлүүгөө чиглэсэн юм одоо хуулиудаа гаргах хэрэгтэй юм болов уу гэж би зүгээр боддог. Тийм ч учраас бид нар бол энэ нөгөө босгохгүй болгоч гэдэг байсны гол санаа бас цаад санаа нь бас нэг ийм санаа байгаа. Манай компаниуд томрох хэрэгтэй гэдэг утгаар тэгжээж нөгөө эдийн засгийн идэвхжил нэмэгдэн хоёрдугаарт нөгөө одоо юу гэдэг бас олон улсын Нобелийн шагнал авсан хүмүүсийн судалгаа байдаг байхгүй. Тэрний яадаг вэ гэхээр жижиг компаниуд олон байх нь яг хөдөлмөрийн зах зээл дээр одоо юу гэдэг ажлын байрыг илүү нэмэгдүүлэхэд бол хэрэгтэй байдаг. Үнэн. Гэхдээ яг тухайн улсын одоо бүтээгдэхүүнийг экспортод гаргах, гадаад зах зээл дээр өрсөлдөх тийм ээ. Уршаагаа явах гол мөс хагалагч нар ч юм байдаг вэ гэхээр том компаниуд байдаг. Тэгэхээр том компани бид нар компаниудаа томруулах ёстой юу, жижигрүүлэх ёстой юу гэдэг энэ бол төрийн бодлогоос шалтгаалж энэ хуулиуд нь энтэй нийцэх ёстой болов уу гэж боддог. Тийм ч учраас бид нар бол аль болох босгохгүйгээр бүгдээрээ ингээд ижлэхэн одоо шударга зарчмаар татвараа төлдөг болчихё гэдэг санаа дэвшүүлээд байгаа маань бас нэг шалтгаан юм байдаг. Одоо ингээд босгон дээр өөрчлөлт оруулаад тий яг одоо явж байгаа энэ шинжлэлийн концепцоор явах юм бол магадгүй ямар давуу тал ямар эерэг өөрчлөлтүүд авчирч байгаа талаас нь та бүхэн бас мэдээлэл өгвөл сая бол Ширдэн захирал дээр бол мэдээж яг нэг анхны та бүхний гаргаж ирсэн саналаас арай өөр байгаа учраас гэдэг саналыг бас илэрхийлж байна те. Тэгэхээр та бүхний ер нь бас яг илүү давуу тал талаас нь харуул ер нь ямар хуу давуу тал ажиглагдахаар за саяны дээр яг босгон дээр байна. За дээрэс нь буцаа олголтын дээр байна. Энэ болгон дээр та бүхэн өөрсдөө саналыг хэл. За багш давуу тал нэг 3-4 давуу талыг одоогор би харж байна. Гэхдээ энэ хууль маань хэрэгжиж бас одоо хэрэгжилтэн дээр ямар байдалтай одоо хөрсөн дээр буух вэ гэдэг нь бас их чухал. Тэгэхээр нэгдүгüүрт бол аж ахуйн нэгжүүд тухайлбал жижиг гэж байгаа энэ аж ахуйн нэгжүүдэд илүү татварын дарамт буурах юм байна гэж харагдаж байна. Мөн одоо нөөтийн буцаа олголтоор дамжуулаад хэрэглээ нэмэгдэх юм байна гэж ер нь тэгтээ бас хідэн хувир гэдгийг бол одоо би мэдэхгүй байна. Мөн далд эдийн засаг одоо ил тод болгосноор ил тод байдлыг илүү сайн дэмжиж энэ хэрэгжиж чадах юм бол далд эдийн засаг хумигдах юм байна. Магадгүй буцаан олголтыг авах одоо ирмэлцлэр бүх хүмүүс л баримтаа бүртгүүлнэ гэсэн төсөөлтөй байгаа шүү дээ тий. Тэгэхээр далд эдийн засаг илд гарах юм байна. Нөгөө жижиг аж ахуйн нэгжүүд олшрох бах ихний ээлжинд. Тэгэхээр нөгөө одоо түрүүний гишүүний одоо оролцогчийн хэлдгэр ажил хөдөл жоохон буурч магадгүй. Гэхдээ энэ бол богино хугацааны үр дүн. Ер нь бол тогтвортой урт хугацаанд бол ажлын байрыг том аж ахуйн нэгжүүд л хангана.
дуртай, өндөр цалинтай өрсөлдөгч. Нөгөө талаас ингээд эдийн засгийн орчныг харахаар одоо бид нар гадаад том компанитай л өрсөлдөж байна шүү дээ. Инновац шингэсэн одоо жишээлбэл Temu гэл худалдааны Alibaba гэл тий онлайн худалдаа ингээд тэд нар чинь өөрсдөө хөрөнгө оруулаад маш том хөрөнгүүд оруулаад ингээд одоо түгээлтийн шугамаа маш хэлбэрхэн болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр бид тэгж өрсөлдөхүйц байхын тулд мэдээж том компани инновац шингэсэн том хөрөнгө оруулалтыг хийх байх л гэж бодож байна. Дагаад жижиг компаниуд энэ дээр бас хамтардаг, хавсардаг, ингэж ижил цааш явахгүй бол картел маягаар хөгжихгүй бол болохгүй юм байна гэсэн санаа байгаа. Ийм ч үднэс би өмнө бас нэг нэвтрүүлэгт орж исэн. Яг энэ нөөцийн асуудлаар танай телевиз дээр. Тэгэхээр тэнд хэлжсэн. Ер нь бас салбараар нь ингэж бодлого явуул яасан юм бэ? Жишээлбэл хөдөө аж ахуйн салбарыг тэр чигт нь одоо тийм ээ эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа дундын бэлтгэн нийлүүлэгч юм малчилж юм бүгдийг одоо нөөцөөс чөлөөлчиж яагаад болдгүй юм бэ гэсэн асуудал гарч ирээд байгаа байхгүй. Нэгдсэн байдлаар биш зөвхөн салбар ам. Тийм яг тухайн салбарыг одоо жишээл хөдөө аж ахуй бид нэр хөдөө аж ахуйг дэмжмээр байна тийм ээ. Аялал жуулчлалын салбараас бол бид нэр татвар авах ёстой. Гадаад одоо хөрөнгө оруулалт орж ирж ийн л гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр энэ бодлогоор ингээд хөдөө аж ахуйн салбар хамгийн түрүүнд орж ирж байна. Газар тариалан хөдөө аж ахуйн салбар малчтад одоо нөөтийн баримт бид нар байхгүй боломжгүй тий ийм учраас бид нар энэ жижигрүүсээ хөлбөрийг санал болгож байгаа хэлтэй хэлбэршүүлсэн. Тэгэхээр энэ хэлбэршүүлсэн горимныг бүгдэнд нь биш ер нь салбараар нь аваад өчүүл яасан юм бэ? Тэгээд сүүний үйлдвэрч гэсэн одоо ингээл нөгөө нөөт төлөх за яг уу би яг компани мэдэхгүй. Гэхдээ ер нь бол өөрийн гэсэн жишээлбэл одоо их дэлгүүрүүдэд тасгаа нийцсэн. Тэн дээр нүүтгүүнээр зардаг ч юм уу нөгөө хуулийн цорхоонуудыг ашиглаад аль болох аж ахуйн нэгжүүд мэдээж их татвар төлөе гэдэг хүсэл сонирхолтой аж ахуйн нэгж одоогоор Монголд байхгүй байх гэж бодож байна. Ер нь бол цаашдаа мэдээж том аж ахуйн нэгжүүд хөгжиж ирэхин сайд нийгмийн хариуцлага гэдэг үднээсээ бол энэ татварыг бүр давуулан төлдөг ийм том аж ахуйн нэгжүүд гарах байхаа л гэж бодож байна. Бидний хувьд бол одоо хөгжлийн хувьд бол хөгжиж буй орн нөгөө талаас энэ татврын тогтолцоо маань ч гэсэн энэ аж ахуйн нэгжүүдийн онцлог тохирсон салбарын онцлог тохирсон байвал зүгээр байхаа гэж бодож байна. Сүүний жишээлбэл хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь яах юм бол сүүний үн бол магадгүй буурж оролцогч бүхэл талууд хэрэгтэй байхаа гэж бодож байна. За нөгөө талаас бас нэг ийм хардлага байгаа. Юу вэ гэхээр татварыг ингээд яг буцаа олуултын ч юм уу ийм хэлбэршүүлсэн гормоор яалаа. Хэрэглэгчд очих үн маань буух болов гэдэг дээр би бол эргэлздэг. Ийм хариуцлагатай аж ахуйн нэгжүүд бол Монголд одоогор байхгүй. Тэгэхээр ийм л байгаа. Тэгэхээр яг зүгээр цаашдаа компани одоо засаглал сайжраад томроод ирэх юм бол мэдээж том компаниуд нийгмийн арьсгалгаа манлайлаад явах бах. Бидний одоо өмнөх жишгүүд байдаг шүү дээ. Жишээлбэл нефтэн дээр татврыг буурууллаа тийм ээ. Онцгойлонд нефтийн үнэ буудаггүй. Эсвэл одоо юун дээр хөдөө аж ахуйн салбар дээр татаасан хүчтэй өглөө гурилын үнэ олон улсад хамгийн өндөр байдаг ч юм уу. Тэгэхээр энэ дээр яг энэ бодлого хэрэгжүүлэх хэрэгжих боломжтой гэж боломжтой болохын тулд яг салбараар нь маш ойлгомжтой ингээд өнгөлөөд өгчвөл одоо хэрэглэгч гэсэн шаардлага тавиад энэ бас үнэ буух бахаа л гэж бодож байна. Ийм байна. Баярмаа таны өмнө тавширсан та яг энэ дээр өөрийнхөө байрсаар үгсээ. Би зүгээр хувь эдийн засгч талаас, хувь иргэн талаасаа ингээ харахаар хэрвээ одоо жишээ нь шинэ ерөнхий сайд маань гарч ирэхдээ зарласан шүү дээ. Одоо буцаа олголтыг 5% болно гэдэг. Яг хувь хэрэглэгч талаас бол тэр нь бол хувь хэрэглэгчд ирж одоо очиж байгаа санхүүгийн дарамтыг бол багасгахад нөлөөтэй. Жишээ нь ялангуяа одоо тэр 500 мянган төгрөг доторх худалдаа авалт хийж байгаа нэг тэтгэврийн одоо хүн байна гэж бодъё. Тэгвэл тэр тэтгэврийн хүмүүсийн баг би өмнө нь ч ярьдаг байсан. Тэтгэврийн хүмүүсийн одоо тэтгэврийг нь 10% нэмнэ гэл ингээ попорч ингэж яахын оронд наад нүүтийнх нь одоо буцаа олголтыг нэмчээч. Тэгхийн бол нөгөө нэг зах зээл дээр нийлүүлэх мөнгөний хэмжээ чинь одоо нөлөөлөхгүй тодорхой хэмжээгээр тухайн иргэн одоо долоон бодолд амьдарч байгаа долчин эмээгийн өөрийнх нь гар дээр үлдэх одоо бэлэн мөнгөнд нь айгу нэмэртэй баггүй. Түүнээс ш тэтгэврийн нэмнэ гэхээр л зах зээл дээр чинь нөгөө баахан юм нөгөө юу гэдэг юм нөгөө өөрчлөлт гарчдаг штэ. Тэгэхээр тэр бол айгу сөрөг нөлөөтэй байгаад байдаг. Тийм учраас тэтгэвэр нэмнэ гэж ярьж байгаа оронд буцаа олголтыг нэмчихье.
гэж энэ бол хувь хүний тухайн иргэний одоо гар дээр үлдэх мөнгөнд л аягүй чухал нөлөөтэй байдаг. А компани талаас энийг харахаар за компаниудын хувьд бол энэ бол нэг тийм одоо эерэг нөлөөтэй, сөрөг нөлөөтэй гэж хэлэх боломжгүй зүйл байгаа байхгүй. Яг бол компани талаас бол тэртээ төлдөг хэмжээгээр төлнө. А харин улсын төсөв талаас харахаар орж ирж байгаа орлогоос буцааж төлөх одоо мөнгөний хэмжээ бол төсвийн зарлага нь бол нэмэгдэнэ. Гэх мэтлийн нөгөө оролцогч талуудын тухайн нөгөө хуулийн нөлөөллийг хүлээж авч байгаа талуудын нөлөөлөл болгон өөр байгаад байгаа. За ер нь бол яг одоо юу гэдэг яг бага орлоготой иргэдийн бага хэрэглээтэй иргэдийн тэр хэрэглэн дээр одоо 500 мянга хүртэл гэж байна. Энэ дээр бол одоо буцаан орлоготыг нь бол 100% болгохыг нь бол иргэдч тэр аж ахуйн нэгжүүдийн хувьд ч тэр бол тэрнийг эсэргүүцэж байгаа юм бол байхгүй. А компаниудын хувьд бол зүгээр л одоо мэдээж компани болгон төлөх татврынхаа хэмжээг багасгахыг л бодно. А нөгөө талаасаа нэмэгдсэн хүртгийн албан татврын өөрийнх нь зорилго бас нэг арай өөр байгаа. Зорилго гол зорилго юу гэхээр тэнд нөгөө төсвийн 30 орчим хувийг бүрдүүлэхтэй гол нь биш. Нөөтийн гол зорилго нь болохоор тухайн далд эдийн засгийг ил болгох, татвар төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийг татвар төлөгч болгох тэр нь одоо нөгөө бүртгэлийн бас нэг зорилготой байгаа байхгүй. Тэгэхээр энэ зорилгынхаа хүрээнд магадгүй одоо тэр нөгөө төрөөнхийн багш хэлж байгаа буцаан төлөлтийг нь нэмэгдүүл одоо буцаан олголтыг нь нэмэгдүүлэх нь өөрөө тэр бүртгэлийн юуг одоо бас сайжруулах хэрэгтэй болох нь ойлгомжтой. Тэр бол яхааргүй эерэг нөлөөлөлтөө зүгээр тэглээгээд далд эдийн засаг маань гарч ирлээгээд тухайн гарч ирсэн далд эдийн засгийн одоо татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдээд ирэхээр улсын төсвийн орлого тэртээ дөрөв нэмэгдэнэ. Улсын төсвийн орлого нэмэгдэж байгаа учраас буцаан олголтыг нэмэгдүүлсэн байсан ч гэсэн яг төсөвт үлдэх одоо дарамт нь бол тийм амар өндөр гэж бол би бол харахгүй байгаа. Харцангуй гайгүй байх бол. Тодорхой одоо бид нэр стратегийн гэж хэлдэг тийм салбар авна. Тэр салбарууд дээр ингээд хөнгөлөж чөлөөлтүүд яваад байна шүү дээ. Жишээ нь одоо бид гурил гэдэг юм уу, зарим хүнснүүд дээр ингээд хөнгөлөж чөлөөлт үзүүлээд байгаа хэрнээ бидний одоо шинэ яг хэрэглэгчийн гар дээр ирж байгаа бүтээгдэхүүн дээр өндөр дүнтэй ирээд байна. Нэмэгдсэн дүнтэй гоо ирээд байна. Яг барааны үнийн өсөлт одоо юу гэдэг барааны үн чинь өөрөө ганцхан татвар ч юм уу юмнаас тогтож байгаа биш аахгүй. Маш олон хүчин зүйл, олон түүхийд материалын үн, валютын ханшгал маш олон хүчин зүйлээс нөлөөлж байгаа учраас зөвхөн татварыг нь буулгачлаа гэд барааны үн буурна гэж бол бараг байхгүй. Одоогоор бол миний л практикт Монголын практикт барааны үн буусан юм бол харагдахгүй байгаа. Гэхдээ юу гэдгийг одоо салбараар нь ингээд ялахаар бол бас болно л доо. Тэр бол яг аль салбараа илүү хөгжүүлэх гэж ингэдгээс шалтгаалаад тэрнийг бол дэмжих чиглэлээр ингэж явж болно. Яг өнөөгийн практикаар яаж байгаа вэ гэхээр одоо жишээ нь яг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд дээр нөгөө алаг цог дунд нь одоо эн чинь нөгөө value chain гэж байгаа шүү дээ. Одоо нөгөө өртгийн сүлжээ. Анх малчны хотноос гарч ирсэн сүү явсаар агаад сүү компаниар ирээд эцсийн бүтээгдэхүүн болоо гарах энэ одоо нөгөө өртгийн сүлжээний хувьд дунд нь ингээд юу гэдэг ганцхан сүүн дээр ярьж байгаа юм биш үү? Дунд нь алаг цог хөнгөлт үзүүлчихээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч компаниуд дээр нэмэгдсэн хүртгийн албан татврын дарамт айгүй өндөр гарч ирдэг. Хэрвээ үнэхээр чөлөөлт үзүүлэх гэж байгаа бол тэр малчны хотноос сүү үйлдвэрлэгч компани эцсийн одоо үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр бүх одоо өртгийн сүлжээн дээр бүгдээрэн дээр нь чөлөөлт үзүүл. Үгүй гэвэл дунд нь одоогийн шиг дунд нь алаг цог малчинд нь чөлөөлт үзүүлчихэд бусад юмнууд дээр нь үзүүлэхгүй байгаад ирэхээр эцсийн нөгөө үйлдвэрлэгчийн үнэнд нөлөөлөхөөс өөр арга байхгүй. Тэнд угаасаа дарамт ирчихэж байгаа учраас. Тийм учраас хэрвээ чөлөөлт үзүүлнэ гэвэл бүгдээрэнд нь үзүүл, үгүй гэвэл огт битгий үзүүл. Хоёрын хоорондны дунд нь ячгаар яг өнөөдрийн байдал үүсчихэд байгаа байхгүй. Нөгөө заримд нь малчин дээр нь үзүүлчээ, заримд нь одоо юу гэдэг импорт дээр нь ч гэдэг юм уу. Ингээд алаг цог байхаар дунд нь хин нэгэн хүн одоо би жишээ нь би дөрөв байлаа гэхэд тэндээс явсаар хагаад би эцсийн хэрэглэгч байлаа гэхэд дунд нь одоо манай багш дээр чөлөөлт үзүүлсэн тань дээр үзүүлээгүй байхаар та битэр дээр ингээд одоо нөгөө хүндрэл учирчиж байгаа байхгүй. Тэгэхээр ирэхээр барааны үн дээр бол
одоо нөлөөлөхөөс өөр арга байхгүй. Тийм учраас бидний зүгээр баримталж байгаа бодлого юу байгаа даа гэхээр хэрвээ хөнгөлт үзүүлэх гэж байгаа бол тухайн салбарын одоо өртгөн сүлжээний бүх оролцогч нар дээр нь үзвэл авгүй бол огт бити үзүүлээл гэж хөнгөлт бити үзүүлээл гэж яагаад байгаа. Төрөний нэг асуултандаас арай жимчтэд Баярмаа тавс мэдээлэхгүй одоо шинэ яг энэ давуу тал талаас нь илүү эерэг ямар давуу талыг бий болгох юм бэ? Энэ талаас нь та нэг мэдээлэл. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлт болгосонтой холбоотой мэдээж нөгөө буцаа олголтын хувь хэмжээ нэмэгдэж байгаа учраас иргэнд очих мөнгөний төлбөрийн хувьд бол энэ өөрөө илүү нэмэгдэх боломжтой болно. Мөн нөгөө талаас манай оролцогч хэлсэн нөөт өөрөө зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх биш. Энэ өөрөө татварын бүхий л хууль тогтоомж буюу одоо цахим төлбөрийн баримт гэдэг маань өөрөө анхан шатны баримт боллоо тий. Тэгэхээр бусад бүх татвар хурамжид бол энэ өөрөө тэр нөгөө далд эдийн засгийг бууруулах юм том өгөгдөл болж байна. За тэгээд буцаа олголтын хувьд аваад үзэхээр одоо сарын худалдаа авалт 500 мянга гэлээ. Энэ бол нийт буцаа авалт авж байгаа иргэдийн 50% нь ийм хэмжээний худалдаа авалт байдаг. Тэгэхээр нийт одоо 1.4 сая иргэн буцаа олголт авдгаа гэж байгаа бол энэний маань 50% нь өөрөө 100% нөөтийнхөө урамшууллыг авах нь байна гэсэн үг. За үлдсэн 1 сая хүртэлх нь бол 25% байдаг. Тэгэхээр тэр хүмүүс маань өөрөө 50% урамшуулалт авах гэхээр ингээд мэдээж иргэдийн гар дээр очих мөнгөний төлбөр нэмэгдэж байгаа. Тэгэхээр одоо бид нар 24 оны судалгаар 346 тэрбум гэхээр олгож исэн бол буцаа урамшууллын буцаа олголт олгож исэн бол одоо хууль шинжлэгдээд хэрвээ энэ байдлаараа тооцоол хийгээд үсэх юм бол тооцоолын төсөөлөөр 1 их 80 төгрөгийг ингэж иргэдэд олгох ийм тооцоол урьдчилсан байдлаар гарч байгаа. Тэгэхээр ийм хэмжээний мөнгө бол эргээд татврын орлогоос иргэдэд урамшуул байдлаар болгох ийм боломжтой болно. Ингээд ирэхээр мэдээж нөгөө иргэдийн баримт олголт гэдэг зүйл маань баримт бүртгүүлэлт гэдэг асуудал маань илүү их сайжрах байх. Мөн татврын алба иргэдэдээ илүү хялбар байлгах үүднээс сая нөгөө цахим хөгжлийн яам Монгол банктай хамтраад ингээд нэг картын гүйлгээ автомат бүртгэхээр гэдэг. Энэ маань өөрөө эргээд яг татврын алба өөрөө жилдээ маш олон хэмжээний 1.3 тэрбум ийм ширхэг баримт хэвлэдэг. Тэгэхээр энэ баримтыг цаасгүй болгоснороо нөгөө талдаа илүү ийм нөгөө бас бусад өгөгдөл гарах юм байна гэдэг утгаараа бол ийм нэмэлт шинжилэлт хөгжүүлэлтүүдийг мөн адил хийгээд ингээд яваад байгаа. Тэгэхээр та магадгүй карта бүртгүүлснээр заавал баримтаа аваад үүнийг бүртгүүлэх биш автомат бүртгэл үүснээр илүү нөгөө нээлттэй болох. Одоо настай хүмүүс баримтаа бүртгэх бол хүндрэлтэй байдаг бол энэ өгөгдлийг бол хялбаршуулсан ийм боломжуудыг бас давхар нээж өгöd яваад байгаа. Та шин одоо дунджаар тайлбарж өгөх. Жишээ нэг иргэнтэй за улиралдаа магадгүй хэдэн төгрөгийн юу авдаг байж байгаа тий. Одоо шин яаж өөрчлөгдөх юм те тавуу болгоо. Тэгэхээр тэр хүн 500 мянган төгрөгийн худалдаа авалттай гэвэл үүний 20% гээд би 100 мянган төгрөгийн худалдаа авалт гэдэг гэсэн одоо 500 ч 20% нь 10 мянга болно шүү дээ тий. Ийм буцаалт авдаг байсан бол эннийхээ төлсөн нөөтийг буюу тэр 50 мянган төгрөгөө шууд өрөө тэр чигээр нь буцаагаад авах боломжтой гэсэн ийм тооцоол гарна. Яг нөгөө сая хэлж штэ сая 400 мянган одоо хүн авдаг тийм ээ. Тэрний 700-аад мянган одоо 50% гэдэг чинь 700-аад мянган 500 мянга хүртэл хүний дүнтэй худалдаа авалт хийдэг байх нь шүү дээ. Тэгээ ингээд сая би бодлоо л да сая ярьж байхад зүгээр санаанд орлоо л да. Зүгээр логикийн хувьд ингээ харахаар яхаа аргагүй 500 мянган төгрөг хүртэл үнийн дүнтэй худалдаа авалт хийж байгаа гэдэг хувьд бол өргөн хэрэглээний бараа илүү хэрэглэгдэж байгаа гэсэн. Тэгээд ирэхээр өргөн хэрэглээний барааны одоо үйлдвэрлэгч худалдаа эрхлэгчдийн хувьд бол илүү нөгөө далд эдийн засагт үлдэх боломж их багасхна. Гэтэл нөгөө юу гэдэг бусад буюу одоо маш өндөр үнийн дүнтэй нөгөө тансаг хэрэглээний барааны худалдаа авалт чинь бүртгэл нь одоо тийм нөлөөлөхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр тансаг хэрэглээний барааны үйлдвэрлэгч худалдаа эрхлэгчдийн хувьд бол нөгөө далд эдийн засгаас гарч ирэх нь бол бага л нөлөөтэй байх юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө яг бусад төрлийн аж ахуйн жавхлын албан татвар ч юм уу тийм ээ бусад төрлийн татварын одоо нэмэгдэл бол эндээс бол нэг бас нөлөөлөл гарахгүй юм байна л гэж зүгээр сая логикийн хувьд бодож байлаа л да. Би ч бас яг тэгж бодож байна л да. Ер нь бол яг жижиг аж ахуйн нэгжүүдийг бид нэр одоо хэлбэршүүлсэн горимд бүртгэхээр нөгөө талаас нэг тийм хэрэглэнээс бусад ийм одоо өндөр үнэтэй хэрэглээний үнийн дүн бүхий баримтууд бол одоо шивэгдэх хил тод болох гэдэг нь хэвээрээ байх юм байна. Них нөлөө үзүүлэхгүй юм байна гэж харагдаж байна. Тэгээд ер нь яг энд орсон давуу тал өөрчлөлтүүд гэх юм бол жишээлбэл захим худалдаанд бас одоо
нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах зохицуултууд бас харагдчихж ийсэн. Тэгэхдээ энийг бас цахим худалдаа гэдэг чинь өөрөө биетэй. За одоо технологи хөгжсөн учраас бие тусч гэсэн одоо энэ технологи хөгжсөн учраас энэ одоо банкуудыг ер нь бол энэ банк энэ санхүүгийн байгууллагуудыг бид нөөтөөс чөлөөлөд байна. Тэ? Даатгал санхүүгийн тэгвэл банк даатгал санхүүгийн байгууллагууд энэ татврын төлөлт ил тод байдалд нэлийн хариуцлагатай ормоор санагдаад идэг. Тийм одоо өөрөөр хэлбэл офшор банк биш бол тий. Тэгэхээр энэ дээр бас хэрвээ ингээд ил тод хариуцлагатай оролцоод бүх одоо асуудал томч гүйлгээ байсан, жижигч гүйлгээ байсан гол нь ил болох гээд байгаа шүү дээ тий. Тэгэл татвараа одоо төлөөлөх гэсэн зарчимд. Тэгэхээр энэ дээр бас энэ банк санхүүгийн байгууллагуудад бас нэлийн их хариуцлага цаашдаа ирэх байхаа. Тийм ч учраас карттай холбох гэдэг гэж би ойлголоо. Тэгэхээр цаашдаа бол энэ чиглэлийн зохицуултуудыг бодсон газар бодлохоор зохицуулсан байгаа ах гэж бодож байна. Тэгээд зарим нэгэн жишээлбэл одоо бид нэр экспортын бүтээгдэхүүн, уул уурхай одоо экспортын бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэгэхэд одоо эцсийн уул уурхай ашигт малтмлын эцсийн бүтээгдэхүүн тэг хөвтэй гэл ингээд ороод ирж байгаа байхгүй. Энэ хуучин байсан заалталтай. Гэхдээ энэ дээр бас бодход хэрэгтэй юм шиг байна. Ер нь бол яахаараа уул уурхай одоо ард түмний баялаг одоо татваргүй гарддаг юм бэ, тийм ээ. Гэтэл өөрсдөө дотоодоо үйлдвэрлээд 40-60 малд гаргаад хэрэглэхдээ бид нэр өндөр татвар төлдөг юм бэ. Яг хөө зүгээр энэ олон улсын гэрээ хэлцээрийн асуудлууд хүндэгдэл байх л та. Гэхдээ ер нь байж болох хувилбар шүү дээ. Монгол улс уул уурхайгаар одоо тогтчих чинь уул уурхайн баялаг, ард түмний баялаг. Тэгэхэд эцсийн бүтээгдэхүүн гэж яг одоо үйлдвэрлэсэн юм алга. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ гэхэд одоо бид нар бэлтгэн одоо түүхийн эдийн бэлтгэн нийлүүлэгч орон цаашдаач байхаас өөр аргагүй. Одоо хойд хөрш одоо өмнөд хөрш одоо дандаа том гүрнүүд л одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс түүхийн эдийн одоо бэлтгэн нийлүүлэгчийн дамжлага бол Монголд бол байсаар байна гэж бодож байгаа. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд авах хүн байхгүй шүү дээ, тий. Нөгөө талаас эцсийн бүтээгдэхүүн уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд биднэрт өндөр технологи, хөрөнгө оруулалт, инновац шаардлагатай болно. Тэгэхээр одоогоор бол ийм боломж байхгүй учраас энэ заалт яг зорилгоо хангаж ийн үгүй юу? Магадгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэвэр зэс үйлдвэрлэх ийм зорилготойгоор л оруулсан байх л та. Гэтэл энэ дээр одоо түүхийн эд маань одоо түүхийн эд гэж ярихад эн чинь бол одоо байгалийн баялаг гэдэг чинь яг бэлэн ашиглах үс бүтээгдэхүүн шүү. Бид нэр л одоо ухаал боловсруулаад энгийнээр гаргаж байгааг гэж байгаа боловч яг эцэстээ тэр одоо гангийн үйлдвэрлэл ч юм уу яг ингээд эцэстээ ашиглах юм өндөр өгөөжтэй ийм бүтээгдэхүүнүүд төр бид нэр нөөт тавих хэрэгтэй л байх гэж бодож байна. Гэхдээ яг уул уурхайн салбар мэдээж нийгмийн хариуцлагынхаа өрөөнд бас тодорхой хэмжээнд төлөх боломжтой гэж бүлээн зөвшөөрөх байх гэж байна. Нөөт төлөгч аж ахуйн нэгжүүдээр та ямар салбар ер нь тагсаны гандлах хэрэгтэй гэсэн уул уурхай яг салбараар наваад үзэхээр бас уул уурхай салбарыг яг салбараар гэхээр би бол зүгээр одоо бол яг гол манай экспортын орлогын гол олж байгаа салбарууд ялтч уул уурхай. Гэхдээ бид нар цаашдаа эдийн засгийн тогтвортой илүү тогтвортой өсөлтийг бий болгоё гэвэл хөдөө аж ахуйн салбараа одоо гаргаж ирэхээс өөр аргагүй байхгүй юу? Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар руу орж байгаа хөрөнгө оруулалтыг бид нар заашгүй нэмэх шаардлагатай. Гэтэл харамсалтай нь манай хөдөө аж ахуйн салбарын өөрийн хөрөнгө оруулалт яагаад орохгүй юм гэхээр тэнд бүтээмж айгүй бага. Стандартын шаардлага хангаж чадахгүй. Тэгээд дээр нь айгүй өндөр зардалтай юм салбар байхгүй юу? Уул уурхайн салбарын хувьд бол юу гэдэг одоо жишээ нь сая уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүд дээр нөөтийн асуудал ярьж байна л да. Яг одоогийн байдлаар бол уул уурхайн салбараас олж байгаа татврын орлого бол аж ахуйн нэгжийн орлогын албан дотор амнат дэрж айгүй өндөрөөр авч байгаа. Амнат бол жишээ нь маш өндөр хэмжээний орлогын одоо их усурыг бас тодорхой хэмжээгээр нэлээд гайгүй орлогын их усурыг бүрдүүлдэг байхгүй юу? Зүгээр экспортын татвар гэж байхгүй учраас бол тэр талын төрлийн бол татварыг бол одоо төлөхгүй байгаа. За тэгээд дээр нийгмийн даатгалын шимтгэл гэх мэтчлэн ерөнхийдөө улсын төсвийн орлогын тодорхой нэлээд өндөр үнийн дүнтэй хувийг уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд бол төлж байгаа. Тийм учраас тэрэн дээр бол нөөт тавигдах ёстой юугүй гэдэг би шууд хэлж одоо чадахгүй байна. Зүгээр яг хэрвээ би уул уурхайн салбарын компани байсан бол уучлаарай би тэгэхгүй гэн штэ мэдээж юм. Тий. Зүгээр
гол нь яг манай өөрийн засгийн газрын өөрийн бодлого юу вэ гэдгээс шалтгааллах болов уу гэж би харж байна. Яг тэгэхээр уулуурхайн салбаас орж ирсэн орлогыг ашиглаад бид нэр бусад салбаруудаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тогтвортой хөгжих боломжтой тэр бусад салбарууд аюул жуулчны салбар байд юм уу? Одоо хөдөө аж ахуйн салбар байд юм уу тийм ээ? Ноос ноолоор тэр дотор ноос ноолоор арь ширний салбарууд байгаа шүү дээ. Тэднэрийгээ бид нар яаж дэмжих вэ? Тэднэрлөө яаж хөрөнгө оруулалтыг хийх вэ гэдэг юмаа бол бид нар бол харин ярих хэрэгтэй баг. Энэ нь бол арай өөр асуудал болоо явах байх л та. Нөгөө баялагын сангаар дамжуулаад хөрөнгө оруулалт хийх юм уу? Эсвэл юу гэдэг урт хугацаатай хөрөнгө оруулалт хийх боломжтой юм траст фандууд үүсгэх хэрэгтэй юм уу? Өөр төрлийн фандууд үүсгэх хэрэгтэй юм уу? Тэрүүгээр тэр салбаруудаа хөрөнгө оруулалт хийдэг байх хэрэгтэй юм тийм ээ? Энэ бол арай өөр татвараас өөр асуудал болоо явчих болов. Зөвхөн яг нүүдтэй холбоотой бол салбар дээр бол одоогоор бол би боломжтой гэж хэлэхэд бол хэцүү л байна. Нөөт бол яг хуу эдийн засгийг одоо бүртгэлжүүлэхэд чухал үүрэгтэй. Бид нар чи одоо даалд эдийн засгийг ил болгоно гэж ингээд гоё яриад байна те. А зүгээр яг тоон дээрээс харахад за магадгүй сүүлийн 5 жил юм уу 2 жилийн ингээд судалгаанаас харахад яг төлөгч аж ахуйн нэгжийн тоо ер нь яаж өөрчлөгдөж байна? Ер нь ямар хөө байдгийг юм бэ? Нөөт төлөгчдийн хувьд бол яг 2000 өнөөдрийн байдлаар бол нийтдээ 64 мянган хуулийн этгээд нөөт төлөгч байдаг. Үгүй 64 мянган хуулийн этгээд. За үүний бол 56 мянган хуулийн этгээд 8200 бол иргэн байдаг. Мөн адил иргэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол иргэд ингэж байдаг. За жилдээ ойролцоогоор 11.2 мянган нөөц суудган төлөгч маань нэмэгддэг бол 8.5 мянгаар хасагдж байдаг. Бас нөгөө нөөтийн бусд хуулийн дагуу хасагдах шалгуурын дагуу хасагддаг. Тэгэхээр ер нь бол жилдээ нэг 4.6%-аар бол нөөц суудган төлөгч одоогийн хуулийн дагуу бол нэмэгдэж авч байгаа. За магадгүй энэ шинжилсэн хуулийн дагуу гараад ирэх юм бол бүх хуулийн этгээд нөөц суудган төлөгч болно. За үйл ажиллагаа явуулж байгаа иргэд буюу ойролцоогоор нэг 400 мянган иргэн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Эдгээр иргэд маань өөрөө мөн нөөц суудган төлөгч болох ийм тооцоолт байна. За одоо засгийн газраас нэгдэг энэ асуудлыг нэлээ ялангуяа нөөтийн шинжилтэй холбоотой асуудлыг нэлээ хүндээ яриад эхэлжлээ. Тэгэхээр одоо энэ бол боловсруулаа явж байгаа тийм ээ. Санал авж байгаа явж байгаа. Тэгэхээр яг энэ дээр нэгэнтээ санал явагдаж байгаа учраас та бүхнийд тийм яг өөрийнхөө саналыг хэлээ. Тэгээ хэдүүлээс ярилцлага дуусгая. Тэгэхээр аж ахуйн нэгж талаас ширтэн захирлаас өөрийнхөө бодлыг хэдэ гандлага өгч саналаа гэдэг тэгээ ерөөдөө дуус. Яг бидний хувьд бол өмнөх санал дээр л одоо бацгасал байж байгаа л та. Ер нь бол бүгдээрээ ижлэгэн 5%-аар төлдөг болчихё. Тэгээ тэр нь өөрөө нөгөө одоо түрүүний ярьж байгаа нөгөө далд эдийн засаг тийм ээ тэрнийг ил болох юмнууд чинь бол ялангуяа одоо экспортын бүтээгдэхүүн гаргаж байгаа компаниудын хувьд бол тэр салбаруудын хувьд бол нэг одоо нуугдаад байгаа юм бол бараг байдаггүй. Тэртээ тэгвэл манай дээр нь тэгээд та бүхэн мэдж байгаа татварын албаныхны одоо нөгөө цахим шилжилт эдгээр чинь ерөөсөө аж ахуйн нэгжүүдэг л ерөнхийдөө нэг тэг татвараас нуугдаад ахаар тийм одоо орон зай үүсэхгүй байгаа байхгүй. Ер нь бол тийм боломж бараг байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол энэ санал дээр одоо хэвээрэл байж байгаа. Ер нь нөөттэй холбоотой бол. За гандлаа гэж. Миний хувьд бас л ерөнхийдөө бол нөгөө ерөнхий одоо том зургаар нь харуул бид татварын хувь хэмжээг багасгах уу гэвэл багасгамаар байна. Аль аль оролцогч талуудын хувьд бол хэрэглэгч ч гэсэн нэмэр болох ийм одоо заалт байна. Дөрвөн одоо оролцогчийн хэлдгэр одоо нэгэнт одоо захим шилжилт хийгээд одоо хиймэл оюухан ч юм уу бүртгэлжүүлэлт эднэр илүү хялбар болсон учраас ил дод байдлыг өөр арга замаар хангах бас боломж байгаа. Зөвхөн буцаан олголтоор биш тий. Тэгэхээр энийг бас ингэж урьдчилж хараад ил дод байдлыг одоо системээр хиймэл оюуханаараа ч юм уу тийм ээ. Эсвэл одоо бусад техник арга хэмжээнүүдээр ингэж авчих юм бол буцаан олголт бол цаашдаа бол одоо заавал тийм хэрэгтэй биш ээ гэж үзэж байна. Буцаан олголтын санаа нь юу гэхээр хэрэглэгчээс аваад буцаагаад өгч байгаа шүү дээ. Зөвхөн одоо татварт ямар ашигтай вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ бол нөгөө талаас ил болгож байгаа ач холбогдлоос гадна татварын мөнгийг одоо татвар төлөгчийн мөнгийг л жоохон сэвэн хийдэг ч юм уу те нэг сар хадгалаа буцаа өгч байгаа гэсэн үг шүү дээ. Нэг ийм яг санхүүгийн юу талаас бол иймэрхүү үзүүлэлт гарч ирнэ. Тэгвэл бас нөгөө энэ хуулиа ингээ харах юм бол аж ахуйн нэгжүүд чинь өөрөө зээлээр борлуулалт хийсэн чинь нөөц төлөөд байгаа шүү дээ те. Тэр мөнгөний аваагүй ч нөөтөө төлөөд идэг гэдэг тэр бас дарамтууд гарч ирдэг. Энэ хуулийн дээр бас accuracy барин заалт байх шиг үлээ. Энэ бас нөгөө сул талуудыг багасгасан. Тэгэхээр хэрэгжилтэл маш зөв болгоё. Хэрэгжилтээ
100% болгоё. За 100% биш юм гэхэд 90% болгоё. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлж ижил бид нар үр дүнгийн ярина, эцсийн ахин өөрчлөх хэсгээ ярмаар байна гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хэрэгжилт мониторинг тал дээр маш сайн арга хэмжээ авч хэрвээ энэ хуулийг хэрэгжүүлэхгүй энэ зөрчил үүсэх юм бол ер нь бол аж ахуйн нэгжүүдийг татан болгодог байх хэрэгтэй. Тий. Ер нь одоо жишээл Америк чинь одоо бид нэр эрхчлөөтэй орсон ингээд одоо Америкийг дуурайгаад ийм нийгэмд шилжчихсэн. Гэтэл бид нөгөө хариуцлага нь ерөөсөө аваагүй юм билээ. Тэгэхээр одоо жишээлбэл аудитын компани аудитын дүнэлттэй аж ахуйн нэгжүүд татврын тайлан майлан дээр нь аудит хийж штэ. Хэрвээ буруу гаргачих юм бол одоо хамгийн том аудитын компани л 2008 онд дампуур шууд татан болгож байгаа. Хамгийн том 5 аж ахуйн нэгж Emron компани гэл хууль хэрэгжүүлэг аудиттай одоо хуульдаж одоо дүгнэлтэд буруу гаргасан гэл тэр том одоо топ 5 аж ахуйн нэгжийн нэг байсан татан богдол ингээд явчихж байгаа. Тэгэхээр энэ юу хэлгээд тэгэхээр нөгөө талаас бид нар аж ахуйн нэгжүүдийг өрсөлд гэдэг. Гэтэл яг хуулийн хүрээнд өрсөлдөж чадахгүй аж ахуйн нэгжүүд нь байгаад үлдээд идэг. Тэгэхээр яг хуулийнхаа хүрээнд тэг шударга өрсөлдвөл хэрэглэгч хожно, аж ахуйн нэгжүүд хожно, татврынхан хожно, бүгд хожно гэсэн ийм зарчимтай байх байхаа л гэж бодож байна. Миний хувьд болохоор би нөөтийн буцаа олголтыг яг иргэн хүнийхээ хувьд эсвэл би магадгүй татварын хуулийг хэрэгжүүлэгч гэж ингэж байгаагийнхаа хувьд үзэхэд энэ өөрөө нэг талаасаа бидний иргэдэд мөн одоо залуу үе бид нар одоо аль болох нөгөө татварын албан маань өөрөө шин залуу үедээ нөгөө ирээдүйн хүүхдүүд татвар төлөгч нараа бэлтгэх татварын боловсрал олгох гэдэг тийм. Тэгэхээр энэ 2% буцаалт гэлээ 5% гэдэг ингээд энэ нөөтийн урамшуул олгоод энэ байгаа энэ үзүүлэлт маань өөрөө иргэдэд илүү татварын талын боловсралыг олгоод идэм болов уу гэдэг байдлаар ханддаг. Тэгэхээр энэ хүмүүс маань хуучин бид нар үнэхээр эцсийн хэрэглээнд бид нар талхаа авчаад энэ дээр миний мөнгөн дотор татвар шингэчээд байгаа шүү гэдгээ одоо хинч мэддэггүй байсан бол одоо нөөтийн буцаа олголтыг ингээ олгож эхэлснээрээ үнэхээр эцсийн хэрэглэгч чинь би татвараа төлөөд идэг юм байна штэ гэдэг талын ойлголт угаасаа хүн болгонд үүссэн. Тэгэхээр ийм талаар татварын талаар ойлголттой байгаа ийм байдлаар өсөж байгаа ирээдүйн татвар төлөгчд маань илүү татварын талаар нөгөө илүү ойлголттой дараагийн бизнес эрхлэх дараагийн үйл ажиллагаа хийхэд хүртэл татварын талын ойлголт нь илүү юм нээлттэй болж өгдөм болов уу гэж боддог. Тэгэхээр дан ганц одоо татвар бүрдүүлгээд бүртгэлжүүлэх гээд байгаагасаа илүү хүн болгоо өөрөө үнэхээр хэдэн төгрөгийн одоо татвар төлөөд идэв. Эргээд хэдэн төгрөгийн урамшууллыг буцаагаад аваад байгаа юм ингээд нөгөө өөрийнхөө эдийн засгийг хянах юм бас эдийн засгийн ойлголт тийм том хөшүүргийг бас хүмүүстээ өгч идэм болов уу гэж бас бодоод идэв. За нөөтийн шинжилэлтэй холбоотойгоор өнөөдөр бид оролцогчдынхаа байр суурийг сонслоо. За өнөөдөр манай студид Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал хаширдна. За мөн санхүү эдийн засгийн их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн танхимын профессор Гантулга. За татврын ерхий газрын бүртгэлийн хэлтсийн дарга Баярмаа гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр та бүхэнд өнөөдөр бас мэдээлэл өглөө. Ингээд анхаарлаа хандуулж хамт байсанд баярлалаа.